557 дугаарт бэлгүүнтэй уулзж байна. За орой мэндийг хүргэе. 3 дугаарны шалгуурлалтанд ороход бэлэн үү? Билээ. За ингээ гадна төрөх байдлыг харсан Чарли Чаплин юм шиг харагдчихээн л да. Би X чим шиг. Нилээн онгордоо нүдтэй би X өгөө юу гэж. Ер нь бол нүдний хэмжээ бараг адилхан. За манай бэлгүүн шат болгон дээр үзэгчдийг болоод шүүгчдийг тун амжилттай гайхшруулсаар байгаа. Тэгвэл 3 дугаар шатнд одоо бэлгүүнээс бид юу хүсч хүлээж найдаж болох вэ? За би өмнөх 2 шатн дээр төгөлдөр хууртай дуулж исэн бол энэ удаад инструменталтай тэгээд жоохон тийм баг зэргийн ритмтэй дуу. Ямар дуу болох вэ? Монголсын гавь жижигчин Ариунагийн үггүй морцсон чим. За тэгээд бэлгүүнтэйгээ тайзан дээрээс уулзцгаая. Олон үзэгчид бас чамайг дуулахыг хүлээж байгаа байх гэж бодож байна. Тэгээд үзэгчдтэй хандаад намайг дэмжээрэй ч байдаг юм уу? Би чаднаа ч байдаг юм уу? Нэг юм хэлэх үү? За. За ямар ч байсан тэгээд намайг арай өөр төрхөөр нэг хараад үзээрэй. Тэгээд таалагдах байх гэж найдаж байна.
Яа гинэ тэр гар бас тэгээд яад юм пауз авд юм уу? Тэрийг дахиад нэг ийг үзүүлчихлээ бид гурав гоё юм биш үү? За 1 2 3 вау. Хөрх юм гоё юм аа. Ямар гоё юм нанди юм бэ? Тийм байгаа зү манай бэлгүүнд нэг юм урлагийн хүний нэг юм нандин гоё чамин тансаг дотор нь яваад байдаг байхгүй. Тийм болохоор би хайртай байдгийн. Чамайг харсан чи ягаад чи нэг Frank Sinatra-гийн чи нөгөө нэг My Way гэдэг гоё дуу байдаг шүү дээ тийм ба. Frank Sinatra-гийн дууг чи дараа нь сураараа за чамд их гоё зохих байхаа мэдээж тэнцсэн. Баярлаа. За бэлгэн эхэгчийнх нь хамгийн одоо бас хайртай дуучдын нэг болоод байгаа. Тэгээд хин Чимба ахын үг бол зүгээр чамайг хаяа бас нэг тийм өөр төрлийн дуу дуулж байгаарэ гэж загсан болов гэхээс бүр одоо тэр өөрийнхөө үндсэн хэв маягийг хаяараа гэсэн үг биш баг шүү. Би Чимбахна өөрөө хэлэх баг чамд зүгээр миний хувьд бол чи эхний хоёр шатанд орсон тэр гоё сэтгэл бол миний хувьд хөрсөнгөө зүгээр яг ийм байж болно гэж бас харуулж чадсанд бол ямар ч байсан ч юм тэнцвэлж байна тий. Тэгтээ чи бас өөрөө бодоорой. Миний юм гэдэг чи аль нь нэлээ, юу нэлээ гэдгийг сайн бодоорой тий. За гарцааг үүний хэллээ. Тэг би бодж илаа балхаахтаа бас л баяр хүрхгүй болохгүй нэ. Үнэхэрийн одоо энэ цаг мөч энхүү My Voice наадмын их булаг одоо биднийг бол дуу хуураар тэтгэгч ийм сайхан хосгүй авьяастай хөгжмийн зохиолч балхаж байхдаа баяр хүргье. Ерөнхийдөө яах вэ? Хуйга ахтаа бол би санал нэг байна. Яг дахилтан дээрээ бол чи бас айгүй хүн галдаж дууллаа шүү дээ. Тогтохгүй. За тэр митигэ гэн үздээ. Амжилт хүсье тэнц. Бэлдснээсээ бас тиймсээ үзүүлбэр үзүүл чадаагүй. Өөрийнхөө хувьд чадаагүй учраас жоохон сэтгэл жоохон дундуур байна. Гэтэ яг дараагийн шатан дээрээ анхаарах зүйл ихтэй боллоо. 557 дугаарт бэлгүүнтэй уулзаж байна. За орой мэндийг хүргэе. 3 дугаарны шалгуурлалтанд ороход бэлэн үү? Билээ. За ингээ гадна төрөх байдлыг харсан Чарли Чаплин юм шиг харагдчихжээ л да. Би X чим шиг. Нилээн онгордоо нүдтэй би X өгөө юу гэж. Ер нь бол нүдний хэмжээ баг адилхан. За манай бэлгүүн шат болгон дээр үзэгчдийг болоод шүүгчдийг тун амжилттай гайхшруулсаар байгаа. Тэгвэл 3 дугаар шатнд одоо бэлгүүнээс бид юу хүсч хүлээж найдаж болох вэ? За би өмнөх хоёр шатн дээр төгөлдөр хууртай дуулж исэн бол энэ удаад инструменталтай тэгээд жоохон тийм баг зэргийн ритмтэй дуу. Ямар дуу болох вэ? Монгол сангавж жижигсэн Ариунагийн үггүй морцсон чим. За тэгээд бэлгүүнтэйгээ тайзан дээрээс уулзцгаая. Олон үзэгчид бас чамайг дуулахыг хүлээж байгаа байх гэж бодож байна. Тэгээд үзэгчдтэй хандаад намайг дэмжээрэй ч байдаг юм уу? Би чаднаа ч байдаг юм уу? Нэг юм хэлэх үү? За. За ямар ч байсан тэгээд Яад гинэ тэр гар бас тэгээд яад юм пауз авд юм уу? Тэрийг дахиад нэг ийг үзүүлчихлээ бид гуравт гоё юм биш үү? За 1 2 3 вау. Хөрх юм гоё юм аа. Ямар гоё юм нанди юм бэ? Тийм байгаа зү манай бэлгүүнд нэг юм урлагийн хүний нэг юм нандин гоё чамин тансаг дотор нь яваад байдаг байхгүй. Тийм болохоор би хайртай байдгийн. Чамайг харсан чи ягаад чи нэг Frank Sinatra-гийн чи нөгөө нэг My Way гэдэг
Намайг арай өөр төрхөөр нэг хараад үзээрэй. Тэгээд таалагдах байх гэж найдаж байна.